асуултанд. За би нэмж тодруулж хариулъя. Нэг хаалга нэг шинжилгээ арга хэмжээ үр дүнгүй болоогүй. Мөнгө өргөө зарцуулаагүй. Мөнгө зарахгүйгээр бид эрсдлийг хэмж чадахгүй. Зүгээр гараа хүнсөөж байгаад одоо энэ халдвар тархалтыг тараах тийм боломж байхгүй, бидэнд тийм эрхч байхгүй. Мэргэжлийн байгууллагууд эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэн дээр үндэслэж энэ одоо арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Түрүүн би тайлбартай хэлсэн, хэрвээ бид энэ арга хэмжээг зохион байгуулж их үүсэргүй байсан олон арван голомтуудаа тодорхойлоогүй бол цагаан сараар сар шинээр одоо энэ улс орны хэмжээнд хяналтгүй болох эрсдэл өндөр байсан учраас засгийн газар улсын онцгой хэмжээс ийм шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн. За тодорхой хэмжээний зардал гарсан, ямар зардал гарсан гэдгийг сая эрүүл мэндийн сайд хэллээ. Цаашдаа зардал гарна. Бид араас нь хөөж биш бас эрсдлийг аль болох эрт илрүүлж таслан зогсоох тал дээр авч хэрэгжүүлж байгаа. Бодлого байхгүй шээ, бодлого байгаа. Бодлого байх байхтай дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын туршлага, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн мэргэд эмч докторууд гэдэг хүмүүсийн зөвлөмж бодлоготойгоор энэ бодлогоо хэрэгжүүлж явж байгаа. За энэ иргэдэд тусах гэдэг асуудал ерөөсөө биш ээ. Бид энэ коронавигоор улс төр хийж болохгүй. Ингэж бас хамаагүй ярьж болохгүй байх. Эн чинь өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөм зөвлөгөө нэхнээсээ гарч байгаа. Тэгээд олон улс оронд хэрэглэгдэж байгаа. Бүр цаашлах юм бол манай улсын дархлаажуулалтын хууль гэж маш тодорхой хууль биш. Өөрийн улс оронд үйлдвэрлэсэн болон олон улсад тэр дундаа хатуу нөхцөлтэй улс орнууд хүлээн зөвшөөрж хэрэгжилж эхэлсэн дархлаажуулалтын тарилгыг хүн амдаа эрүүл мэндийн төв байгууллагын одоо удирдлагын төлөвлөгөөгөөр дархлаажуулна гэдээ маш тодорхой хууль байж байгаа. Энэ татан авалтууч мөн ялгаагүй. Бид бас улсын онцгой комиссийн гаргасан бодлого шийдвэр төлөвлөгөөний дагуу засгийн газрын одоо хэмжээнд асуудлуудаа яриа шийдвэрлэл явж байгаа асуудал. За гадаадаас иргэдэд татаах асуудал бол түрүүн та бас юу яаж явах шиг байна. Дутуу ойлгочих шиг бол энэ чинь 3-4 дугаар сарыг л ярьж байгаа байхгүй. Сар болгон 14 нийслэг бид нар зохион байгуулнаа. Одоогийн байдлаар 9,000 гаруй иргэн хүсэлтээ өгсөн байгаа. Тэгээд цаашдаа хөлийн үйл ажиллагаа хийм болсон тохиолдолд тэр энэ хിവэрэ байсан ч гэсэн иргэдийг татан авах ажил эрчимтэй зохион байгуулагдана. За мөн одоо нийслэгийн тийзэн дээр хүртэл хөнгөлтийг үзүүлэх, хөнгөлтийг нэмэгдүүлэх ажил бас хийгдэж байгаа. За энэ PCR-ын шинжилгээ 72 цагийн гэж одоо энэ хаа сайгуул дэлхийн нийтээр энэ молекул биологийн лаборатори дээр энэ төрлийн шинжилгээ хийгдэж байгаа. Шинжилгээнд дээр шинжилгээ авах процесс дээр удаашралтай, хүндрэлтэй шат шатандаа бас одоо анхаарах асуудлууд хаа сайгүй байгаа. Энэ бүхнийг богино хугацаанд засч ажиллуулах тал дээр зохих арга хэмжээнүүд авч хэрэгжиж байгаа. За сая эрдэмтний зөвлөлийн танилцуулсан энэ түргэгчилсэн шүлсний шинжилгээг эх 7 хоногоос нэвтрүүлж эхлэнэ. За энэ бол зардалж бага цаг хугацаач одоо 3 дахин бага цаг хугацаа зарцуулна. Түргэгчилсэн онцлогыг бид бол олон төрлөөр хэрэгжиж болж байгаа. Гэхдээ түргэгчилсэн онцлогоос гадна зайлшгүй энэ PCR-ын шинжилгээнд одоо баталгаажуулах ажлууд байгаа. За 72. За 1 минут нэмж өгье. Амар сайхан дараад. 72 цаг одоо байн энэ 72 цагийн хүчинтэй шинжилгээ нэхэд явах үгүй юу гэдэг онц шаардлага байгаа байхгүйг бас нэгтэрч тодруулах, зайл болох ийм үндэслэхгүй шаардлагуудыг тавихгүй байх тал дээр бас одоо зохион байгуулалтууд хийж эхэлж байгаа. Шат шатандаа зарим ажлуудыг жигдүүлэхэд бас цаг хугацаа орж байна. За гарцаагүй олон хүнтэй харьцдаг байнгын одоо үйлдвэрлэгээний байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсээс бол ойр ойрхон шинжилгээ авах ийм зохицуултууд эрүүл мэндийн яамнаас хийгдэж байгаа. Халдвар хамгааллын асуудлаар энэ бас бид ерөөсөө анхаарал сэрэмж суларч болохгүй гэдгийг бас бүгдээрээ мэдж байгаа. Бид хэрвээ одоо энэ халдвар хамгааллаа сайн баримталж ажиллахгүй болвол эрсдэл байна. Вирусын шинэ мутацид орсон хэлбэр ч гэсэн
Англи, Итали, Европын орнуудад бас эрчимтэй дэлгэрч байна. Тэгээ энэ шинэ одоо төрлийг оруулж ирэхгүй байх, тархахгүй байх тал дээр За Алтай гишүүнд 1 минут өгье. Одоо энэ комисс дарга зэрэгчин болохыг шинжлэгдээ үздэ та нар. Тэгээ та нар одоо дахиад нэг иймэрхүү юм яриад битээ цаг алдаад бай. Би нэг юм хэлж хүсээд нь шүү дээ. Хөгжсөн орнууд юу хийж байгааг л хуулаад хийлдэ. Тэр шүс мүсэнд байдаг юм чи аль дивэн гарын хийцсэн юм шүү дээ. Одоо бид нар нэг нээлт хийгээ суугаад цаг алдаад байх юм бол байхгүй. Хоёрдугаарт би нэг юм хэлж гээ. Загас чин толгооноос өтдгийн дарга нар чин бүрэн хөлгөр үзүүлээд байна. Хууль намаа дээр дуургүй бүгдээрээ биелүүлээ. Иргэн дээр очихоор одоо та нар амар сайхан сайтаа очиж үз. Тэр иргэд яаж очролж, яаж самбар алдаж, яаж хоорондоо контактлж шинжилгээ өгч байна. Харсан юм өнөдөрөө. Гэхдээ тэгээ тэрнээ янзлаач би тэгж хэлсэн шүү дээ. А энэ вирус энэ вакцины чиг олон төрөл хэрэглээд байгаа чинь би туршилт гэж хэлнэ. Би биофизикийн судалгаагаар 10 жил ажилласан хүн. Та нар наад дээр төрийн бодлого гаргаад нэг юм уу хоёрыг л аавна. Бусдыг нь бол хийхгүй. Гэх юм бол хариулах юм уу? За амар сайхан гишүүн 1 минут өгье. Тэр сая асуусан асуулт. за тэгээд алдаа дутглууд хаана би өргөс авсан юм шиг бүх асуудлыг бол одоо бас шийдэх цаг хугацааны асуудал байна. Гэхдээ бүх шатанд анхаарал хандуулж ажиллаж байгаа зүйлүүд байна. Гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь хянаж байгаа асуудал байна. Зохион байгуулалт хүмүүний хүчний одоо чадвах нуугаад ах зүйл байхгүй. Хаана анхаарах асуудлын төрийн бүх шатанд байна. Энэ бол бидний одоо бүх